Дараагийн мэдээ. Угаарын хийнд хордож нас барсан 779 иргэнд төрөөс нөхөн олгоор олгох чиглэлд эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэж гишүүд үзэж байна. Гэхдээ 2022 онд иргэний хуульд орсон өөрчлөлтөөр хүний амь насыг хөдөлмөрийн доод хэмжээтэй уялдуулан өнөөдрийн түвшинд доод тал нь 118 сая төгрөгөөр үнэлдэг байхаар хуульчилсан. За энэ сэдвээр дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлч Төвшин Тулга хүргэнэ. Өнгөрсөн 2 дугаар сард бид бүхэн угаартаж нас барсан иргэдийн асуудал болоод шахмал төлөвчтэй холбоотойгоор сонсголыг зохион байгуулсан байдаг. Энэ сонсголын үеэр хөндөгдсөн гол сэдэв бол 779 иргэн угаарын хийний хордлогод нас барсан гэдэг мэдээллийг шүүхийн шилжгийн үндэсний хуулингаас танилцуулсан. За түүнчлэнгээр 5-7 төлш компани өнөөдөр стандартын шаардлага хангахгүй хортой бүтээгдэхүүнээр холцтой бүтээгдэхүүнийг одоо стандартын хэмээн олон нийтэд зарсан энэ үйл явдал нь одоо тухайн хилцүүлгийн үеэр ил болсон байдаг. За тэгвэл энэхүү хилцүүлгээс гарсан үр дүнг өнөөдөр улсын хурлын гишүүд тодорхой зөвлөмж болгож засгийн газарт хүргүүлэхээр болж байгаа юм байна. За энэхүү зөвлөмжтөө бол айл болгоныг угаарын хий мэдрэгчтэй болгох, за дээрэс нь агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорог дахин байгуулж ерөнхий сайдаар ахлуулах, за дээрэс нь 5-7 төлш компани нэрийг өөрчлөх, за мөн нас барсан иргэдэд нөхөн олгоор олох эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэсэн шаардлагуудыг гаргаж байгаа юм байна. Энэ 3 жилийн хугацаанд утааг бууруулах зорилготой дэд хороогоо байгуулъя. Ер нь нэр өөрчлөх ёстой, тэр бас их зөв юм байл шүү. Тэгтээ дөрөв 5-7 төвшиж авах ойлчиж байгаа хэлэр чинь тийм ээ. Угаарын хий мэдрэгчийг айл бүхэнд байршуулах гэж байгаа юм. Энд хүн ардаа угаартуулдаггүй төлс хийж болохгүй мүү? Угаартуулдаг төлс хийнэ. Тэгээд тийм учраас айлуудад угаарын хий мэдрэгч 50 гэдэг чинь арай л хитрхи байна шүү дээ. Тухайн тэр айл тэр утаа мэдрэгч нь ажиллаж байгаа хэсгийг одоо тэгээд нэг төрийн албан хаагч хянаад явах юм уу? За угаартаж нас барсан 779 иргэнд гин буруутай этгээдээс нөхөн төлбөр олгох асуудал дээр эрх зүйн орчин байхгүй гэж тайлбарлаж байгаа нь нэг талаараа бас өрөөсгөл ойлголт. Учир нь гэх юм бол өнөөдөр яг энэ асуудлыг ярьж байгаа гишүүдэд 3 жилийн өмнө баталсан хуулийг нэргэн сануулъя. За иргэний хуулийн 511-р зүйл дээр эдийн бус гим хорыг нөхөн төлөх зүйл багтсан байдаг. Тодруулах юм бол хүний амь насыг хэдэн төгрөгөөр үнэлэх вэ гэдгийг бол энэ хуульд заасан байгаа. За тодруулах юм бол хүний амь насыг хөдөлмөрийн үнэсний доод хэмжээг 150 дахин үржүүлсэн дүнгээр буюу 118-аас 800 мянган төгрөгөөр өнөөдрийн түвшинд бол нэг хүний амь насыг бол үнэлж байна гэсэн үг энэ хуулиар. За тэгвэл 779 иргэн угаартаж нас барсан гэж үзвэл үүний дүн нь 92.5 орчим тэрбум төгрөг болно. Энэ мөнгийг одоо тухайн шахмал төлш шиг үйлдвэрлэсэн эсвэл хортой төлшийг олон нийтэд зарсан гэдэг юм уу? Ямар нэгэн байдлаар гин буруутай этгээд тогтоогдох юм бол шүүхээс энэ мөнгийг тухайн 779 иргэнд тухайн гин буруутай этгээдээс нөхөн төлөвлөж гаргуулах нөхцөл бол эрх зүйн хүрээнд бол байгаа гэдгийг бол их хурлын гишүүдэд сануулъя. За хоёр дахь нэг хувилбар бол байгаа. Тэгэхээр иргэний хуулийн 511-ийн 5 дугаар зүйл дээр бас нэг хувилбар байгаа нь хэрвээ бага насны хүүхэд нас барсан тохиолдолд яах вэ гэдэг зүйл дээр арай илүү мөнгөн дүнг, хохирлын дүнг илүү өндөрөөр тооцсон дүн байгаа. Энэ нь бол юу гэх юм бол за тухайлбал 5 настай хүүхэд нас барлаа эндсэн тохиолдолд хөдөлмөрийн үнэсний доод хэмжээг 5-аар үржүүлээд за энэ дүнгээ тухайн хүүхдийн алдсан насаар нь үржүүлнэ гэсэн үг. За түрүүн хэлсэнчлэн 5 настай хүүхэд өнөөдөр энтлээ гэхэд Монгол улсын дундаж наслал 78 байгаа. За тэгвэл 78-аас 5-ыг хасахад 73 болно. Тэгэхээр нас барсан хүүхэд маань цаашид 73 жил амьдрах боломжтой байсан гэж үзэх юм бол хөдөлмөрийн доод хэмжээг 5-аар үржүүлсэнийг дахин 73-аар үржүүлэхэд 289 орчим сая төгрөг болно. За энэ мэтчлэнгээр ерөнхийдөө иргэний хуулийн 511-р зүйл дээр хүний амь насыг бол тодорхой мөнгөн дүнгээр бол илэрхийлж болцоод байгаа юм. За яг энэ дүнгээр ингээд аваад үзэх юм бол хамгийн сүүлд эмгэгэл явдал тохиолдсон одоо 2 хүүгийн арга гэрийн хэлэхэд 1.2 орчим тэрбум төгрөгийн нөхөн олгорыг гин буруутай этгээдүүдээс гаргуулan өгөх бол нөхцөл эрх зүйн орчинд нь бол бүрдчихэд байна. За гэхдээ энийг улсын хурлын гишүүд маань огт мэдэхгүй явж байгаа нь харамсалтай байна. Монгол улсад одоогоор яг одоо ингээд хохирсон иргэдийн нөхөн олгох тийм эрх зүйн орчин юмс байхгүй байна. Ямар нэгэнд одоо бид нар хууль байхгүй, тэнд ерөөсөө юу байхгүй гэж яриад идэг. Энд ямар нэгэнд бид нар бодиттой юм хийх шаардлагатай гэж би бодож байна. Энэ олон хүний амь насыг яах? За эцсийн дүндээ бид угаартаж нас барсан 779 иргэний амь насны хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал дээр тулж ирчгээд байна. За гэхдээ үүнийг ярьж байгаа албан тушаалтан үнэндээ алга байна. За их хурлын гишүүдийн зүгээс мэдээж сонсоход зохион байгуулсан гишүүдийн зүгээс 5-7 төлш байна уу? Эсвэл одоо буруу стандарт баталсан албан тушаалтнууд байна уу? Ямар нэгэн байдлаар гин буруутай этгээдүүд бол байгаа гэдгийг хэлж байна. За гэхдээ яг хэн вэ гэдэг дээр ам нэг гишүүн алга байна. Тэгээд хариуцлага тооцсон хаана байна? Хагас гогдсон төлс чинь технологийн алдаа гаргасан байсан. Муу түвшиндээ тааруулж стандарт баталчихад тэр стандартын дагуу нийцэж байгаа гэдгээд хэв нэг яриас зогсож исэн. Энэ нь бол өөрөө
гэмт хэргийн шин чанартай зүйл байсан. Тэгэхээр хэн нэгэнд буруу өгөх янз байхгүй. Нотлогоонуудын шүүх шинжилгээний газруудтайгаа хамтарч ямар нөхцөл байдлаас болж ийм нөхцлүүд үүссэн бэ гэдгийг бас нэг тийм задаргаа хэрэгтэй байна. За ерөөдөө сонсоод л байдаг, яриад л байдаг. Яг үнэндээ үр дүн гэд хэлчих юм үнэндээ алгал байна. За ямар ч тач эрэх намар гэхэд шинээр үндэсний хороо байгуулж, айл болгоныг угааныхын мэдрэгч суйрлуулж, за дээрэс нь нийслэл рүү шилжчихсэн байгаа 5-7 төлөв компани нэрийг өөрчлөхөр болж байна. Эдгээр шийдвэрүүдийн улмаас нас орсон хүмүүс эргээд босоод чадахгүй. За дээрэс нь дахиад хүн угаартаж нас орохгүй гэх баталгаа бол байхгүй. За иймээс ч шийдвэр гаргах төвшөнд үнэхээр бодиттой арга алхмуудыг хийх шаардлагатай байна. За дээрэс нь улсын их хурлын гишүүдийн хувьд нас орсон иргэдэд нөхөн төлбөр олгох асуудал дээр эрх зүйн орчин чинь билээхэн байгаа. Үүнийг эргэж судалмаа гэж хүсэж байна.